За алтны үн унцнаа 3,000 $, даваад байгаа энэ үед алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр сайд нар мэдгдсэн. За нүүрсний экспорт саарч буй энэ үед урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж алтны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарахаа тодтогод байна. За энэ сэдвээр эдийн засгийн болонд сэтгүүлч уяг дэлгэрүүлнэ. За өдөртөө өмнө хүргэе. За тэгэхээр дэлхийн дахины эдийн засгийн нөхцөл байдал, за Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгчийн бас одоо худалдаатай холбоотой шинэ дүрм журмуудтай холбоотойгоор ерөөдөө яг сүүлийн үед бол алтны үнийн өсөлт бол улам нэмэгцээр байна. За ингээд унцсан түүхэндээ анх удаага бол $3,000 даваад байна. За өнгөрсөн он жилүүдтэй харьцуулахад бол ерөөдөө алтны үн бол ингээд ямар байдалтай өсөж байгаа нөхцөлийг та бүхэн харж байна. За яг өнөөдрийн байдлаар гэхэд $3,031 хүрчихсэн байна. 2025 оны эхний 2 сард хилийн дундаж байна өмнөх оны мууяс алтны үн унц тутамд $732.3 $, цэсийн хөдөр баяжмлын үн тонн тутамд $212.2 тус тус өсөж, төмрийн хөдөр баяжмлын үн тонн тутамдаа $7.6 $, нүүрсний үн тонн тутамд $46.3 буурсан байна. За ийм цаг үед манай улсын хувьд бол одоо яг уулуурхаан гол одоо экспортлж байгаа бүтээгдэхүүн болох нүүрсний үн дэлхийн зах зээл дээр унаад, за манай улсын гол худалдаа авагч бүгд найрамдах хятаар тусын талаас татаа авалтаа багасгачихсан энэ цаг үед за алтны одоо экспортоо нэмэгдүүлэх гэдэг дээр бол ийхүү аж үйлдвэр эрдэс баялагын сайд болон за мөн сангийн сайд нар бол нэгдээд алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг мэдээлээд байгаамаа. Алт 3 хөтөлбөрийг одоо өмнө нь мөн засгийн газар дээр танилцуулсан. За дараагийн засгийн газрын уралдаан дээр яг хэрэгжүүлэх шатны шийдвэрүүдэд харуулж ирээ гэдэг ийм үүрэг өглөө. Өөрөөр хэлбэл алтны олборлтыг нэмэгдүүлээ. Алтны үн одоо түүхэн дээд хэмжээ буюу 1 унц алт $3,000 давсан байгаа үед энэ үед бид нар боломжит одоо уулуурхаан бүтээгдэхүүн буюу алтааныхаа олборлтыг нэмэгдүүлж Монгол улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх, за цаашлаад энэ одоо валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бас чухал дэмжлэг болох арга хэмжээг авахар шийдвэр гарсан гэдгийг хэлье. За алтны тухай тэгвэл нөхөн сэргээлтийн ажил бол хамгийн гол асуудлыг дагуулдаг. За ийм хөвчраас алтны шинэ урхааг нээхдээ нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, за түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх одоо санхүүгийн зардлыг нь заавал төрүүлж баталгаажуулсны дараагаар ажиллаа хийх зөвшөөрлийг нь олгодог байна гэдэг дээр бол сангийн сайд мэдээлэл өгч байгаа юм. За тэгвэл энэ шийдвэр нь ер нь хэр зөв зүйтэй шийдвэр вэ? Монгол Улсын эдийн засагт за тэр дундаа экспортын орлогод хэр нөлөөтэй байж чадах вэ гэдэг дээр эдийн засгчаас тодруулахад за энэ бол одоо зах зээлийн зарчмаараа бол явах нь зүйтэй. За ялцчгүй алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр бол саналаа илэрхийлж байна. Тэгэхээр зис нүүрс хоёрын маань энэ экспорт нь ингээд тасалдсан үед бол ямар аюул үүсэх вэ гэхээр төгрөгийн ханш эрс сулрах аюултай болж байгаа. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах юм бол мэдээж бүх юмны үн дагаад өссөн шүү дээ. Манайх ч нөө импортоос асар их хараад учраас тэгэхээр төгрөгийн ханшийг дэмжих одоо цорын ганц арга бол яалтчгүй алт болчиход байна. Тийм учраас одоо энэ их олон ордууд бол энэ урт нэртэй хуульд орцсон байгаа. За хэрвээ урт нэртэй хуулийг өөрчилж болдгоо маа гэхээр орон нутгийн хэрэгцээнд маш их олон жижиг ордууд орцсон байгаа. Тэднийг бол яаралтай гаргаж явах нь зөв л гэж харж байна л да. Засгийн газар дээр алтны экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх үүрэгтэй ажлын хэсэгч байгуулаад амжчихсан байгаа. За ерөөдөө бас яг энэ алтны үн одоо ингээд улам өссөөр байгаа энэ цаг үед дэлхийн одоо бусад судалгааны байгууллагууд шинжээчдийн хувьд бол цаашдаа алтны үн өсөд одоо бол 3,000-тай байгаа алтны үн $3,200 ч хүрэх магадлал байна гэдэг ийм таамаглалыг төвшүүлээд байгаа. За ингээд ер нь бол өмнөх төсөөлөл бол ахиулсаар байгаа гэсэн үг. За одоо алтны үн унц нь $3,000 даваад байгаа энэ үед Монголд үйл ажиллагаа явуулдаг алт олборлагч компаниудын хувьцааны ханш ч гэсэн эрчимтэй өсөд байгаа гэдгийг энд дурдхан зүйтэй маа мэдээлэл та бүхэнд хүргэлээ.